байна уу чи? Юм асуучих уу? Та юу хийдэг вэ? Нэмч хийдэг. Хаана ямар хэмжээд юм бол? Гинекологийн үндэсний төвөө. Оо тийм үү. Би анхудаага энэ мэдлэгийг сонсож байна. Та боломжтой бол ажлаа танилцуулж болох уу надад? Гинекологийн үндэсний төвд ажилладаг. За яг хөө. Болно гэж тавьлаа ажил руу тэмцүүлж. Манай байгууллагууд энэ багц зөвлөлт үүсэж хамгийн энэ бүсгүй үйлчлэгийг явуулдаг байна. Энэ юм зөвлөлтөө бас тохиолдож байгаа. За дээрээс нь манай бас настангуудад бас байгаа асуудал бол үе хүчний өөрсөл дээрээс нь үе хүчний одоо хөдөлгөөний чадвар бууралтууд үеинд яс угах тэрнээс хөдөлгөөн хязгаарлагдсан. Тэгээ үеийн өрсөлдөд бас нэлийн давмгай бас байгаа даа. За тэгээ бөөрийн өвчлөл. За бөөрийн өвчлөл угсаа Монгол улс эрсдэс энэ хүйтэн уур амьсгалтай болохоор бас бөөрийн өвчлөл бас давмгай байгаа. За дараа нь хоол боловсруулалт систем өвчлөл байгаа. За хоол боловсруулалт өвчин ялангуяа ходоод улаан хоолой өрөвсөл тэгээ ерөнхийдөө өрөвсөлт өвчин. Тэгэхээр гинекологийн үндэсний төвхөөр би сая ахмадуудын зам насжилтыг ер нь бол сайжруулах болж өгөөл бол урт наслуулахын чиглэлээр судалгаа шилжих хийдэг байна гэж яг таны ярианаас л тэгж ойлголоо. Тэгэхээр та бүхэн маань бас ингээ ороод ирэнгүүт эндээ ингээ үдлэг имчилгээ хийж байна. За мөн эмчнэрээ одоо яг бас яаж дадлгашуулж мэрэгшүүлж байна. За манай ганцхан эмчийн төсөмж өвчлөлийн үзүүлдэг байгууллага биш. За эрдэм шинжилгээ сургалт эрхэлдэг байгууллага. За тэгээд манайх бол нөгөө насны эмч зөвлөгч бэлтгэдэг. За энийг бол ганцхан манайх биш. Бас эрүүл мэндийн
шинжлэх ухааны их сургууль болон бусад сургалт эхлэх байгууллагуудаа бэлтгэдэг. За энэ насны судлалаар төгссөн эмчнэр маань за дүүрэг болон аймаг за бүсийн ажиллагааны эмчилгээний төвүүдэд ахмадын клиникт ажилладаг. За тэнд ажиллаж байгаа эмч хэмжээ мэргэжлүүдийг бид арга зүгээр ханддаг байгаа. За мөн анхан шатны эрүүл мэндийн байгууллага сум тосгон өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч эмнэлгийн мэргэжлүүдийг одоо ахмад насны одоо нөгөө доройтлыг эртэлрүүлэх ICOP гэдэг одоо энэ ахмад насны тослон зөвшөөрлийн сургалт арга зүгээр ханддаг. За жил болгон бид нар одоо аймаг болон сум дүүргүүдэд сургалт зохион байгуулдаг. За одоо бас манайхан Багнууртын сургалт зохион байгуулж байна. За өчигдөрхөн бол Баянгол эрүүл мэндийн төвийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч зөвлөгч нарт бас сургалтад зохион байгуулсан. За тэгээ энэ жил бол хөдөө орон нутаг өмнө говь, дорн говь, дунд говь, за ар хангай, булган гэдэг аймагуудад бас ажилласан байгаа. Энэ нь бол надад сургалт арга зүгээр ханддаг байна. За тэгээ анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд яагаад ингэ бид нар арга зүйр хангаад байна вэ? Анхан шатны эрүүл мэндийн байгууллага хүнтэй хамгийн ойрхон тийм ээ хамгийн ойрхон туслан зөвшөөрөл үзүүлдэг, хаалга баригчийн үйлчлэгээ үзүүлдэг, эрт дэлгэрүүлэг, өрсөн сэргийлэх хамгийн анхны шатны энгийн туслан зөвшөөрлийг тэндээс авах боломжтой учраас бид нар бол анхан шатныхаа эрүүл мэндийн байгууллагуудтайгаа хамтарч ажилладаг. Тэгэхээр ингээд нэг үндэсний хэмжээний үйл ажиллагаа явуулах юм маань энэ эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарснаар бид нар энэ үйлчлэгээ маань өргөн хүрээнд явах боломж өгч байна. За танд бас бидний саналыг төвшөөлгүй ингээд ажил мэргэжлэгээ танилцуулсанд маш их баярлалаа. Би бол өнөөдөр бүр яг энэ гинекологийн төвгээд бол анхудаага сонсоод яг ямар үйл ажиллагаа явуулдаг юм гэдгийг бас анхудаага танилцлаа. Тэгээ энэ бас нэвтрүүлгийн маань үзэж байгаа манай ахмад наснууд маань бас энэ гинекологийн төвөө зориод бас өөртөөхөө эрүүл мэндийн төлөө анхаараасай гэж хүсэж байна. Баярлалаа. За.